Гэрэл түгээн нэвтрүүлэг нийгмийн олон салбарт ажиллаж байгаа хөдөлмөрч, дайчин, манлайлагч, эгэлжирийн энгийн бүсгүйчүүдийг оролцуулдгаараа онцлогтой. Бид нийгэмд гэрэл түгээхийн тулд өнөөдөр бас нэгэн эрхэм хүмүүнийг та бүхэнтэй уулзуулах гэж байгаадаа таатай байна. За энэ хүн бол Ховд аймагт гэрэл түгээж өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хөдөлмөрлөж яваа казак бүсгүйчүүдийн төлөөлөл юм аа. Сайн байна уу? За бидэнтэй хамт гэрэл түгээхэд бэлнэ үү? За баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг ямартаач хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Би одоо монголоор жоохон муухан ярьдэн штэ болох юм уу? Тэр бол хамаагүй, та бол өөрөө казак эмэгтэйчүүдийн төлөөлөл учраас одоо өөрийнхөө үндэснийхээ хэлээр мэдээч хэрэг яриа сурцсан. Заавал монгол хэлээр төгс ярих бол алба байхгүй. За баярлалаа. Хувийн бизнесийн салбарт хөл тавьжээ. Ийм сайхан үйл ажиллагааг эхлүүлээд ховдчуудад бас сайхан соёлтой үйлчлэгээ үзүүлээд явж байгаа юм байна. Хийж байгаа бизнесийнхаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Би болохоор эхлээд нөгөө төрийн албанд ажил хааж ийсэн. Улсын бүртгэл 2 жил гаруй ажил тэглээ. Манайхан энэ рестораныг бариад баг 4 дахь 5 дахь жилд явж байна уу? Тий. Ашиглалтанд ороод 5 дахь жилд явж байна. Манайхан яг нөгөө коронавигийн үед 2019 онд нөгөө сүрээс утгаж эхэлсэн. Тэрний дараа жил хагас баг юу ч хийгдэггүй байжсэн. Дараа жил ахаад хөрөнгө оруулалт хийгээд босгож ийм нэг цагаан өргө босгосон юм да. Олон үйлчлүүлэгчдэд үнэхээр гэрэл гэгээт үгүйсэн те. Олон үйлчлүүлэгчдийн сайхан баяр хөөр аз жаргалыг хуваалцсан их сайхан бизнес эрхэлдэг юм байна гэж харж байна. Тэгэлгүй яах вэ? Би Харвагаас бизнес сэтгэлгээтэй хүүхэд байсан. Бараг 3-аас 4 ангитай байхдаа нөгөө 90 хэдэн онд байсан штэ. Тэр үед би жишээл аваад ахаад 2 бохор соёлж тийм бизнес хийдэг байсан багтаа. Тэрнээсээ болоод тэр бизнесийн сэтгэлгээ тэр үед суусан болов гэд би өөрөө боддیں۔ Тэгээд энийг ажилуулад ер нь энэ бол гоё ажил. Яагаад гэвэл хүмүүсийн дандаа хором хийдэг учраас аз жаргалыг би хуваалцдаг нөгөө хүмүүстэй. Тэгээд айгүй сайхан штэ. Хоёроос орж ирэнгүүтээ би бүр өөрөө хоромоо хийж байгаа юм шиг тийм сэтгэл төрдийн надад. Жилдээ манайх чинь нэлээд хитэн хором авдаг шүү. За сардаа нэг дундаж 20-оос 25 хором авахад жилдээ нэг 240 хором авж байгаа. За нэг 5 дахь жилдээ орлоо гэхэд 1200-аас даваал тийм хором болж байгаа. Би ийм одоо бодоход ийм хичнээн их хором хийсэн юм дээ. Хичнээн их хүмүүстэй үйлчилсэн юм бэ те. Дандаа би яг тултал нь үйлчлэгийг боддог. Хаалгаас орж ирэнгүүтээ л айгүй гоё инээмсэглэж тосч аваад ийм байгаа шүү гэдгээ илэрхийлээд тийм ээ. Одоо бодоход айгүй сайхан л байна. Том залтаа учраас маргааш нь шүнжэнгөө цэвэрлэгээ хийн. Маргааш нь дахиад хором авах үед бид нар нөгөө шүнжэнгөө унтахгүй тэгж ажил хийдэг учраас тэр үед жоохон унтах тал дээрээ жоохон чантарт юм болоо да. Жоохон ойрмог явдаг өдөр болгон. Ер нь бол залуучууд ажил хийх дургүй болцсон. Тэгээ эхлээд цалингаа асуун дараа нь ерөөсө твшэргүй байд юм их нь жоохон нөгөө 2-3 цаг тасралтгүй ажил хийнгүүтээ маргааш нь хаяад явцдаг. Ховд аймгийн бэр болж ирээд бараг 20 гаруй жил амьдарч байгаа гэсэн. Ер нь одоо бол бараг л ховдын хүн болсон байх та. Ховдод ирээд ер нь бол сайхан хүмүүстэй танилцсан. Сайхан найзуудтай. Ховд аймаг чинь нөгөө гадны хүмүүстэй ер нь бол ээлтэй гэдэг шиг л ер нь бол над айгүй их ээлтэй. Би сайхан хантай. Тэгээд 3 хүүхэдтэй. Сайхан хад мав ээжтэй. Би болохоор нөгөө хүүхдүүдтэй жоохон хатуу ээж. Хүүхдүүдтэй хүмүүжлэхдээ жоохон хатуу байж магадгүй. Бандаа бол айгүй чанга хатуу хүмүүжилсэн. Тэгээд 2 охинтой жоохон зөөлрөөд байгаа. Тэгтээ яг хуу гэрийн ажилдаа даасгаа тий айгүй сэвэрч 8 ба худлаа ярьж болохгүй, хүний юмыг булааж болохгүй гэсэн тийм айгүй их ярьдээ. Тэгээд хамгийн гол нь охин хүүхэд мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэгтэй байж чи ахаад нөгөө сайн хантай таарна тийм ээ. Сайн амьдралаа авч явна. Сайхны бүх юм эхлэл нь ер нь бол мэдлэг боловсралтай холбоотой гэж боддог шүү дээ. Хүүхэд наснд хүн болгонд
хизээч биелэхгүй. За магадгүй биелэх ингээд олон янзын сайхан гэгийн мөрөөдлүүд байдаг. Тэгээд хүүхэд насныхаа мөрөөдлөөр ер нь амьдарч явж байгаа юу? Ямар мэрэгчлээ хүн бэ? Би болохоор хүүхэд насны мөрөөдөл бол эмч болох байсан. 10 жилдээ ер нь бол хим, биолог гэдэг айгүй бэлтэж байгаа л конкурсын дээр унсан байгаа. Тэгж жагаад Орос англи хэлний орчуулагч мэрэгчлэр төгссөн. Тэгтээ би энэ мэрэгчлэрийн огт ажиллаагүй. Дараа нь удирдлын академид сураад тэрний дараа дахиад багшлах эрхээ аваад багшлах гад нэг үтсэн юм аа. Тэгээд нэг 3 сар багшлуу тэгсэн. Тэгээд за энэ болохгүй юм байна гэд. Ерөөсөө бизнесээ хөл тавиад бизнес тал руу ажиллаж байгаа та. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж чадаагүй ерөөсөө харамсдаг юм аа. Ерөөсөө сайхан амьдарч байна. Маш их анхаарал татж байна. Гоё харагдаж байна. Үнэхээр манай казах эмэгтэйчүүдээс их уран санагддаг. Өөрөө ер нь юм ойдгүй хэр уран бэ? Энийг арай өөрөө ойцсон юм биш үү? Энийг арай би оёагүй, энийг манай найзууд бэлгээр авчирч өгсөн. Тэгтээ би өөрөө бол ийм юуг өөрөө хатгаж чаддаг, ойдог. Заримдаа би нөгөө дэлгүүрээс хувцсгоноор авахад би өөрөө засаад заримыг нь өөрөө янзлаад авчдээ. Эсвэл иймэрхүү нэг евро хувцас байлаа гэхэд хажууд нь иймэрхүү угал зэхээтэй тийм юм наагаад ч юм уу, оёот ч юм уу тэгж авдсан шүү дээ. Манай Монголд амьдарч байгаа казакууд бас тэрийгэ дагаад орчноо дагаад тий монголжуу маягийн тэр өв соёлоо айгүй хатгалсан байгаа юм болов гэж боддоо шүү дээ. Казах хүүхдийн үлгийг их олзуурхаж сонирхдаг байсан. Энэ үлгээний одоо гол онцлог ер нь юу вэ? Би болохоор анхны хүүхдээ тэр модон үлгий дээр үлгийдчихсэн. Модон үлгий маань нүүдэл судалтай холбоотой. Магадгүй хүний бие галбирыг бас их зөв болгодог юм болов уу гэж үндэстэн болгоны бас нэг онцлог байгаа. Тэгтээ манай өвөө имэнаар болохоор хамгийн гол модон үлгий дээр үлгийдсэн хүүхэд айгүй твшээртэй байдаг гэдэг юм билээ. Уучлаарай та тэгтээ бас хариулахгүй байж болно. Нэг зүйл асуу. Яг казак Монгол гэсэн үндэстэн хоорондын ялгаа ер нь хэр мэдрэгддэг вэ? Та ер нь яаж хүлээж авдаг? Ер нь бол хаяал нэг мэдэрдтэй. Тэрэн дээр нь жоохон би эмзэглэдэг. Эмхтэйгэн болоод тэр юм уу эсвэл би жоохон эмзэг сэтгэлтэй байгаа юм болов. Тий. Хаяа нэг гадаад руу яваад ирэнгүүтээ манай хил дээр эх орондоо минь тавтаа мөрлөнгөтөө баг уйлах гээд идэв штэ би. Айгу бахархалтай. Монгол ийм гоё ийм өргөн далаа улс оронд ингэж төрсөндөө би бахархдаг. За одоо бүр сэтгэл санаагийн хүндээ аячих шиг боллоо. Салфетка авч ирээд бүр тавилаа. Баян үлгээгээд сүрлэг өндөр сайхан уулсын дунд төрж өссөн охин. За нутагтаа ойрхон байгаа юм чи мэдээж их очдог байх. Гэхдээ л нутгаа ер нь хүн сэтгэл санаа тавгүй ч юм уу ямар нэгэн үед үргэлж санаад байдаг штеп. Өөрөө ер нь хэрэг нутгаа сандаг. Хөдөө амьдарч ирсэн хөвгөлтэй Алтай таван богдод амьдарч ирсэн. Тэрний хаваар л ер нь Тулжаа баг гэд баг байдаг. Тэнд амьдарч ирсэн. Мал малч манай аав ээж хоёр тэгдэг. Тэгээд би 10 жилд ороод Баян үлгийн төв рүү нүүж ирсэн. Тэгээд нутагтаа хаяач биш л дээ ер нь таван богдын тал руу ерөөс очиж үзэг баг. 20 жил болж байна. Алтай таван богдын зургийг харах болгонд. Иватг. Сандгийн аавын охин байсан. Аав ойлгох гэдэг. Аав ямар хүн байсан бэ? Манай яв анх нөгөө 1960-аад оны анхны цагдаа байсан гэсэн. Тэгээд цагдаа байжгаад ар гэрийн асуултаа болоод тэгээд хөөдөө гарсан. Өөрийнхөө нөгөө хөгшин аваажийг асрах гэж. Тэгээд тэрнээсээ хойш бид нөгөө Алтай таван богдын тэр уулархах газарт амьдардаг болсон. Манай хамаат цаадгууд бүгд одоо Алтай таван богдын тийшээ тэр Оросын хэдлэр амьдэрдэг. Аавыгаа бол хангалттай баярлуулж чадаагүй. Дотроо бодолтэйгээд явдаг болохоос биш ер нь яг яс юм дээр бол баярлуулж чадаагүй шүү дээ. Манай 2015 онд бурхны орд заларсан. Одоо баг 10 жил болж байгаа. Би ер нь аавын охин байсан. Би илүү аавыгаа илүү их дуурайсан болов гэж боддээ. Том хамартай, өтгөн хөмсгтэй тийм айгүй тийм царайлаг залуу байсан байлээ манай яв.
залуу байхдаа. Гэтэ би царайлгийн дүрээс юм болов мэдгүй. Аласарун қалыпсың аласарба Қара шаңырақ тағы кеп тұрмын алдыңа балаша Ээж маань одоо амьд сэрүүн анухан байгаа. Ээжигээ бол хангалттай баярлуулсан гэж боддог шүү дээ. Ээжээсээ авсан юм бол ер нь бол твшэр юм шиг байна. Айгу хаттай. Манай ээж бол малчин хүн байсан. Айгу их молтой. Дээр нь хажууд нь бүр 10 хэдэн хүүхэд асарч өсгөх гэдэг чинь бас тийм амар биш шүү дээ, тий. Тэгээд ээжийнхаа бас твшэрийг бас өвлөж авсан болов гэж боддог. Өөрийгөө бас жоохон твшэртэй юм болов гэж боддоо шүү дээ. Яг эгч нартай бол яг бүтэн бүгдээрээ нэг долуулаа юм уу тэгж уулзалт хаяал нэг 3-4 жилдээ л нэг болдоо шүү дээ. Сая Казахстан очоод хоёр эгчтэй сайхан 5 өдөр хамт байж байгаа тэрсэн. Хүний эгч гэдэг чинь сайхан хаяа нэг ядарч өдөрөхөд уйлж унжаад нэг юм яриад тэгээд сэтгэлээ онгойтлон яриад сайхан байдаг шүү дээ. Эгч нартай байх, дүү нартай байх. 7 охин дунд өссөн болохоор би ер нь бол хар ажил багасаа хийж өссөн. Морь ундаг, мал хариулдаг байсан. Тий. Морь унаад тэр сайхан одоо сүлэг алтаадаа одоо сэнгэнт сайхан давхиж явах ч одоо сайхан л ахдаг. Тий. Тийш дээ. Айгуу сайхан шүү дээ. Одоо ч гэсэн хаяа нэг хөдөө очихоор заавал нэг морь ундаг. Морь унж заавал нэг зураг даралдаг шүү дээ. Цагтныг одоо унгад сайхан домрын одоо их шиг аялгуу тий тэр сайхан өндөр сүлэг уус одоо анчин бүр гэдгүүгээр бас төсөөлхийн аргагүй шүү дээ. Манай нагас өвөө маань улаан сумын төв дээр амьдардаг байсан. Тэгээд нөгөө бүргэд асардаг. Хаяа манай нутг руу ирдээ хөдөө. Тэр үед би жоохон байсан байхдаа жоохон нөгөө мөрөнд суулгаж аваад яг өдөд бишээ нэг 10 сарын сүүлээр сас ордогтай айгүй зузаан сас ордог байсан. Тэр үед намайг дагуулж очоод нөгөө тэр үед нэг санаанд айгүй тод үтсэн нэг юу байдیں۔ Намайг тэр тийшээ харжээ тэр гээд газар руу харуулдیں۔ Тэгс чи ийшээ харсан чинь нөгөө шонын нөгөө юу чинь өөр байдаг. Нөгөө яваад өссөн мөр шонны мөр ийм байдаг. За өнөгний мөр энд байгаа юм байна. За өнөгнүүд ийшээ явсан байна. Энд харж гинүү чи өнөгний мөрнүүдийг жижиг ийм тод үлдсэн байдаг. Тийшээ нэг явж исэн. Тэгээд буцахтай айгүй гой баяртайгаар буцаж исэн. Ягаад гэвэл 3-4 өнөг авч исэн. Манай нагас өвгийн нөгөө бүргэд Бүргэдчин охин шалбааны тухай кино байдаг шүү дээ. Дэлхийд гарсан, дэлхийд гайхагдсан. Энэ киног үзсэн үү? Тэр киноны тэр одоо шалбаан охин нэг бас өөртөө адилтгаж бодож исэн тийм юм байдаг. Би аяч холбооныг харах болгонда өөрийнхөө нөгөө бага насны дурсамж бас сэтэрж орж ирээд идэг штэ. Ягаад гэвэл би бас жоохон бүргэд бариагүй ч гэсэн нөгөө бүргэдийн хажууд бас өссөн болохоор их сайхан санагдтыг. Аав нь цагдаа хүн байжгаад амьдралын ирэхээр элчин болсон байна. Тэгээд өөрөө бас цагдаа нөхөртэй байхаа. Тэгээд хувь тавилан яалтчгүй цагдаа хүнтэй бас холбожтэй тий. Цагдаа хүний эхнэр байна гэдэг ер нь үүрэг хариуцлага их өндөр байдаг байх таа. 2004 онд хийгээд 2005 онд 4 сард анх ээж болж исэн. Тэр үед миний хажууд манай нөхөр байхгүй байсан. Ягаад гэвэл бас л нөгөө ажлын шаардлагаар хоол газар байсан. Цагдаагийн эхнэр гэдэг чинь жинхэнэ твшэрийн төлөв байдсан шүү дээ. 4 жил болж энэ цагдаагийн гавьяаны амралтандаа гарцсан байгаа. 20 жил ар гэрийн ажлыг бат зогссон бол одоо миний ажлыг дэмжиж манай хүн миний ард бат зогссон байгаа. Би сайн хантай учирсан. Айгу миний хань бол бөөр сүртэй, зөөлөн. Та өөрөө бас их нулимс ойрхон юм аа. Миний нөхрийн хамгийн загчээсэн тэр байсан байхгүй битгий уйлаараа гэдэг. Одоо би бас уйлчлаа. Нэвтрүүлэгт орохдоо битгий уйлаараа гэж захиж гаргасан чи уйлчихсан. Харин тийм уйлчлаа одоо. Алтаа 5 богд гэдэг чи одоо болж бас зам харгуу хөгжөөд харьцангуй олон түмэн бол бас бужигндаг болсон. Яг одоо чиний бага наснд ч үнэхээр бас их алс бөглөө газар байсан гэж бодож байна. Тэр утгаараа бас хэлний үед жоохон бас аялах бэрхшээлтэй байна тий. Аюулгийн улаан сумын цогог баг гэд байдیں۔ Тэрэн дээр нэгээс 8 дугаар анги хүртэл тэнд сурсан. Монгол хүүхдүүдтэй хамт амьдраагүй учраас тий монгол хэлээ оюутан байхдаа сурсан. Монгол хэлийг багаас сурдаг хүмүүс бас өсгөнөөсөө эхлээд айгуу гой сурдаг шүү дээ. Тэрэн шиг биш болохоор манайхан нөгөө би баг 18-19 наснда хурж иж монгол хэлээ сурсан болохоор жоохон аялахтай ярина.
аялал нь жоохон засраагүй байгаа. Гэхдээ одоо 20 жил амьдэрсэн юм чинь арай гайгүй болсон болов гэдэг өөрийгөө дүгндэг шүү дээ. Өөрийнхөө санаануудаа өөрийнхөө югаар хийсэн шүү дээ. Энэ цэцгийг ер нь жил болгонд цойлдсон шүү дээ. Онцлогтой зүйл гэвэл манайхан нөгөө гэр хэлбэртэй болохоор жоохон онцлогтой юм болов. Чавин зүйл дуртай юу? Тий, чавин зүйл дуртай шүү дээ. Эмэгтэй болохоор бас. Гэхдээ ер нь бол илүү биел тийм чамин хийцтэй юм дуртай байхаа да. Казакийн тэр чашуу гэдэг л дээ чихэр сасах. Ер нь бол миний бодлоор тэр аз жаргалыг бэлэгдсэн тий элбэх хангал үүнийг бэлэгдсэн юм болов гэж боддیں۔ Чихрийг. Тэгээд тэр тусч авж байгаа хүн Тусч авж байгаа тий тэрнээсээ тэр аз жаргалыг ер нь амталж байгаа маягийн тийм болов гэж боддог. Уламжлал тий. Ер нь заавал хурим гэлтэхгүй ер нь аз жаргалтай үед ямар нэгэн машин тэрэг авах юм уу тий янз бүрийн хүн тусч авд юм уу хүндэтгэлтэй тэр үед л айгүй их хүндэтгэж чихэр сасдаг штэ. Ховдчуудын арт түмэндээ баярлаа гэж хэлээ. Өдөс эрэхтэй миний бизнесийг дэмжиж тий миний үйлчлүүлэгчид нартай бас баярлаа гэж хэлье. Танай нэвтрүүлэгт бас баярлаа. Эмэгтэй шүттэй аз жаргалтай эрүүл энх байгаарай гэж хүсье.